Орон мэнд үзэгчтэй хэлэлцүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаадаа ногоон барилга, замны орон сууц, бест гэр гэсэн энэ сэдвийн хүрээнд буюу та бүхэн гэр орныхоо тэр дулаалгын асуудлыг ер нь яаж анхаардаг вэ? Бид бүхний амьдардаг энэ амны орон сууцмууд маань үнэхээр өвлийн улирал дулаан алдагдлаа бууруулж чадаж байна уу? Энэ дээр бас ямар шинж шийдлүүд бий болж байна? Энэ дээр бас барилгын яам маань ер нь ямар бодлого барьж байна гэсэн энэ хүрээнд ярихаар өнөөдөр хүндэт зочдоо урьж оролцуулж байгаамаа. Ингээ бас зочдоо баруун гар талаасаа танилцуулъя. За барилга хот байгуулалт барилга орон сууцны яамны салбарын хөгжил орон сууцчлалтын бодлого зохицуулалтын газрын дарга Адиатар, за мөн ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Батгэрэл, за мөн амны орон сууц инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Отгон Чимэг, за мөн Баси барилгын зөвлөх инженер Гамбанаар хүрэлцэн ирсэн байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр ногоон барилга амны орон сууц гэдэг үг нь бол сүүлийн үед нэлээд түгээмэл дэлгэрж байна. Яг энэ дээр яамны зүгээс ямар бодлого барьж ажиллаж байгаа болоо. Ер нь энэ ногоон барилга, амны орон сууц хоёр юундаа холбогдлон хоорондоо холбогдоод байна. За яамны зүгээс хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны зүгээс хүрээлэн буй орчин, тав тухтай орчныг бий болгох. За байгаль дээлтэй, эдийн засгт үрээшигтэй ийм орчинтой хот суурин газрыг бий болгох ийм зорилгын хүрээндээ ногоон барилгыг, за ногоон барилгын аргачлал, ногоон аудитор бэлтгэгч журам, за мөн амны орон сууцны мэдээллийн төв зэрэгтэй хамтарч ажиллаж байна. За 2024 оны 12 сард ногоон барилгын үнэлгээ хийх журам, за мөн гэрчлэгээ олох журмыг баталсан. За мөн сая 5 сарын 16-ны өдөр ногоон аудитор бэлтгэх журмыг бас сая батлаад байна. Тий. За тэгээд гол зүйл бол бид орон сууцчлалтын асуудал бидэрт тулгамдсан асуудал байгаа. За манай яамны ажлын чиглэл өрөж орон сууцчлалтын асуудал байгаа. Тэгээд үүнээс нэмээд тав тухтай орчныг бий болгох энэ чиглэл дээр бол бид гэр орооллыг тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд амны орон сууцаа хэрхэн одоо барих, хэрхэн дулаалах, хэрхэн одоо эдийн засгт үрээшигтэй иргэд өөрсдөө зардал багтай бөгөөд за дулаан, за эрчим хүчний хэмнэлттэй ийм барилга болгохын тулд одоо бодлого, журам, одоо эдгээр зүйлүүдийг хийж хэрэгжүүлж эхлээд явж байна. Ногоон барилга байгууламж уу ингээд тэгээд хэлэхээр бол бас манайхан янз бүрээр ойлголт юм шиг байна. Нэг зарим хэсэг нь бол за нөгөө эрчим хүчин дээлтэй ч гэдэг юм уу те. Эсвэл энэ байгалийн асуудлыг илүү тусгасан гэдэг. Нөгөө талаас бол илүү дулаалга эко зүйлээр шийдвэрлсэн ч гэдэг юм уу. Ийм зүйлийн ойлголт байгаа. Тэгэхээр яг зөвлөх инженерийн хувьд ер нь ногоон барилга байгууламж гэж өөрөө яг юу хэлээд байгаа юм бэ? Энэ зөвхөн амны орон сууц хоёр дээр ямар ялгаатай байгаа юм? Тэгэхээр миний хувьд бол нөгөө олон улсын ээж сертификатын эксперт гэж нэг ногоон барилга, Монголын хамгийн анхны ногоон барилгыг барьсан гэдэг талаасаа тэр юу яадаг. Манай Монголын ногоон барилгын стандарт бол арай өөр л дөө. Арай өргөн хүрээтэй. Манай Монголын хувьд бол арай илүү одоо юу гэдэг байгаль руу чиглэсэн нэг иймэрхүү бодлогонууд явж байгаа. Зүгээр миний хувьд болохоор 2021 онд анхны ногоон барилгын гэрчлэгийг авч явах үед бол зөвхөн 3 юм шаардсан. Тэр нь болохоор эрчим хүчний хэмнэлт, нөгөөх нь усны хэмнэлт тий. 3 дугаарт нь болохоор барилгын материалын одоо ногоон байдал гэдэг юм уу одоо дахин ашигласан эсвэл одоо байгаль орчинд одоо хаягдахад одоо тий одоо хор хөнөөл багтаа энэ материалыг ашигласан гэдэг үзүүлэлт шалгадгийг Дэлхийн банкны стандартлаа. Тэгэхээр манай энэ бест гэр гэдэг стандарт нь арай өргөн юу гэдэг нь амьдрах орчиндөө илүү уйлдсан арай нэг тийм Монголдо зохицсон юм стандарт батлагдлаа л да сая тий. Тэгэхээр энэ зүгээс нь харах юм бол яг нь миний хувьд бол нэг жоохон асуудал байгаа нь болохоор би өөрөө пассив барилгын зөвлөх. Пассив барилгаас зөвхөн эрчим хүчний хэмнэлтэд хардаг. Тийм ээ. Эрчим хүч маш сайн хэмнэх юм бол одоо байгаль орчинд илүү төдий ээлтэй байна гэсэн ийм өнцгөөс нь нэг харддаг учраас эрчим хүчин дээр их өндөр оноо 50% дээл гэсэн юм жоохон харамсал байдаг. Гэхдээ одоо яг ямар ч бас юм сайжрах тал руугаа явах байлгүй. Одоогоор бол эрчим хүчний хэмнэлтэнд 30% дээр тооцогдож явах шиг байна. Манай бест гэр стандартаар бол тэгэхээр ер нь бол гэр ороллын хөгжил яга гацааттай байгаа. Яагаад энэ одоо сум орон нутгийн хөгжил гацаатай байгаа вэ гэхээр ерөөсөө бид нар дулаалга халаалтын асуудыг шийдэж чадахгүй байгаа шүү дээ. Халаалтын асуудлыг бид нар нүүрсээр шийдэх ийм уламжлалт дараагаар явж ирсэн. Энийг эрс өөрчлөхийн шинжилгээ нь бол дулаалга тийм ээ. Дулаан дээр маш сайн анхаарсан байшингууд барих юм бол цаашлаад бид нар хөгжлийн шал өөр шатанд гарнаа. Усыг хэмнэх бол дараагийн асуудлаач гэдэг юм. Иймэрхүү онцгоос би юмыг харж явдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр бидний энэ одоо ногоон барилгын стандарт батлагдсанараа
энийг одоо цааш нэг банкуд дэмжиж хөгжүүлэлт хийж явснараа бид утгаанаас нэгдүгээр салах юм байна. Тэгээ хоёрдугаарт энэ гэр ороолын хөгжил шал өөр түвшний хаус ороолын түвшин рүү ингээд гарах эхний шат алхам нь болж байна гэж харж байна. Амны орон сууцны эдийн гэдэг юм уу. За Улаанбаатар хотод нэг 300 орчим 220 орчим мянган айлууд амны орон сууцнд байлаа гэхэд тэдгээр ер нь 70-80% нь бол дулаан алдагдaltaй тий. Дулаан алдагдал нь ханаасаа ба дээврээсээ гэсэн ийм л зүйл байдаг юм лээ. Тэгсэн сүүлийн үед бол шалнаасаа бас их дулаан алддаг юм байна гэдэг ийм ойлголт явж байгаа шиг байна. Яг энэ дээр амны орон сууцны энэ инновац хөгжлийн төв маань судалгаа хийж өгөө. Ер нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн ер нь тэр дулаан алдагдал одоо нөгөө амны орон сууцны тэр ногоон энэ бест гэрээ болох боломжийг нь хязгаарлаж байгаа зүйл нь юу вэ? За бид яг Чингэлдээ дүүрэгтэй хамтраад цагаан сарын дараахан 2 сард яг гэр хорооллын айлуудыг агаараас дроноор тэгээ мэрэгжлийн зөвлөх инженерүүд болохоор яг ингээд газраар яваад хаус уншилгоо хийсэн. За ер нь ингээд судалгаа ингээд өдөрт 300-300-аар нь ч юм уу тэ айлуудыг ингээд бүсчлээд хэмжилт хийгээ явхад ер нь бол баг 98% нь дулаан алдагдaltaа гэж гарсан. Зөвхөн суур шал биш. Тэр одоо сүүлийн одоо ялангуяа энэ сэлб дэд төвч гэр ороолыг нөгөө дахин төлөвлөж нураалт хийж байгаа. Тэр айлуудын одоо тэр яг ингээд нураасан байшингуудыг энэ үртэл ингээ харахаар ямар ч одоо нэг дулаалга байхгүй уламжлалт аргаараа барьсан ердөө л нөгөө одоо паркны гадуур шавар хийсэн тийм л байгаа. Тэгээ бид нэр бол хэмжилт хийгээд үзэхэд бол ер нь айлууд ханнаасаа шалнаасаа цонхноосоо дээврээсээ за ер нь бол энэ дээр бас маш одоо хурц хөндөгцсөн асуудал юм бол дотор агаарын чанар гэдэг зүйл бол маш одоо нэг тухайн байшингууд 20-30 жил болсон айлын байшингууд нөгөө агааржуулалтгүйгээсээ болоод хөгзөрөх, мөөгөнцөрдөх. Тэгээ эндээс юу гэж ямар дүгнэлт гарсан бэ гэхлээр энэ барилга байшин гэдэг чинь зөвхөн барилгын салбарын асуудал гэхээсээ илүү энэ ч өөрөө эрүүл мэндийн салбар хүртэл өөрөө салшгүй холбоотой юм байна. Хүн одоо амьдралынхаа баг ихэнх цагийг барилга байшин дотор өнгөрөөдөг тий. Тэгэхээр тэр барилга байшин дотор амьдарч байгаа иргэд маань одоо өвлийн үйлрэлт ялангуяа одоо хүүхдүүд маань өвөл ханаа төрдөг, томон хүрдэг. Тэр чинь агаар өөрөө маш бохор гадаагаараа дагаарын бохирдол байна. Гэр дотроо ямар ч цэвэр агаар гэхээсээ илүү битүү нөх хөгц мөөгөнцөрдсөн олон жилийн тэр нөх хуримтлагдсан тэр агаар яваад штэ бохор. Тэгэхээр дулаан алдагдaltaагаас гадна энэ дотор агаарын чанар гэдэг бол өөрөө бол үнэхээр бас ингээд хөндөгдөх сэдв байна. Тэгээд ер нь бол манай байгууллагын зүгээс зөвхөн энийг барилгын яам хийгээд ах биш, иргэд өөрсдөө бас маш их мэдлэгтэй болох шаардлагатай байна. Хоёр дахь юм бол эрүүл мэндийн салбарын бас яг энэ дотор агаарын чанар ер нь энэ амьсгалын замын өвчин чинь юунаас гардаг. Бүгд ингээ уялдаатай хамтарч ажилламаар байна. За одоо нийслэл бол 6 сарын 1-ээс одоо дулаалын аянаа зарлах гэж штэ тий. Тэр дулаалын аяны хүрээнд хорооны зохион байгуулагч нар өөрсдөө айлуудаар бас яваад ингээ тоон судалгаа гарч байгаа дулаалахын. Өвөл бол бид нэр ингээ хамтраа Чингэлдээ дүүрэгтэй хамтраад ер нь бол иргэдийн одоо энэ дулаан алдагдлын чиглэлээр маш их ингээд дата судалгаа гаргаж өгөөд одоо Чингэлдээ дүүрэг маань өөрсдөө цаашаага бүр тэр агаарын дорооны камера аваад хүмүүсээ дулаан шийдэл төслөөр нөө дулааны камераар хэмждэг одоо дүүргийнхаа иргэдийг хүртэл сургаад ингээд бас түчилээд явж байгаа. Тэр гэр орооллын нийт 90% нь ямар ч дулааны шаардлага норм стандарт хангаагүй гэсэн тийм дүгнэлт гарсан. Сая нөгөө бест гэр гэдэг стандартыг ярьж шийдтэн. Тэгэхээр яг Батгэр захирлын хувьд энэ дээр ер нь ямар зүйлийг хэлэх болоо. Ялангуяа одоо энэ сая хэлж байгаа 98% нь ийм дулаан алдагдaltaй байгаа нөхцөлд манай тавьж байгаа стандарт маань эдрийг сайжруулахад ер нь яаж нөлөөлөхөр байна? За ер нь бол энэ ногоон барилгын хүрээлэнгээс хот байгуулалт барилга орон сууцлалтын яамны одоо захиалгаар одоо хамтран ажиллагааны хүрээнд ногоон барилгын одоо бест гэр гэдэг одоо үнэлгээний аргачлалыг бол босруулж гаргасан. За энэ үнэлгээний аргачлал маань өөрөө энэ одоо дэлхийн одоо улс орнуудад нэлээд түгээмэл ашиглагддаг одоо лид ээж гэх мэтчлэн ийм одоо үнэлгээний системүүдийг судлаад тэр судалсныхаа үндсэн дээр бол яг одоо өөрийнхөө манай Монгол улсын онцлог гэж байна да тийм үү. Одоо бид нар чинь өвөлдөө хасах туч нэмдэ зундаа нэмэх туч хүрж гин. За нөгөө талаасаа манай одоо Улаанбаатар дархан эрдэнэт чинь өөрөө газар хөдлөлтийн идэвхтэй бүстэй байна гэд. Гэх мэтчлэн энэ одоо төсвөрчлөлттэй холбоотой зааш шаардлага бол энэ одоо онцлог шин чанар бол манай одоо бидний үндэснийгээд гаргацсан
байгаа энэ ногоон барилгын бэст гэр үнэлгээний аргачлал зайлшгүй тусах юм а гэдгийг одоо энэ судалгаан дээр тулгуурлаад одоо үнэлгээний аргачлал боловсруулсан. За тэгэхээр энэ үнэлгээний аргачлал боловсруулснараа ямар одоо өөр өгөөжтэй юм бэ гэхээр нэгдүгээр ногоон барилга гэж яг юу хэлэх юм бэ? Буюу ямар шаардлагыг хангасан барилга байгууламжийг бид ногоон гэх юм гэдэг ийм одоо нэг ойлголттой болж байгаа гэсэн үг. Энэ маань өөрөө төрийн болон одоо төрийн бустэй хувийн хвшлүүд ингээ бүгд санхүүгийн барилгын салбарын бүгд ингээ нэг ойлголттой болоод хүлээн зөвшөөрөхөд одоо бас нэлээд тус төхөн болсон ийм ажил болсон байгаа. За тэгэхээр түрүүний ярьсан одоо яг дулаан алдагдaltaй гэр ороолын орчимд амьдарч байгаа 200 мянган айл орхи маань одоо дулаан алдагдaltaй байна. Нөгөө талаасаа энэ пассив хаус ч өөрөө бас энэ дулаан алдагтад дамжуулаад агаарын бохирдлыг бууруулах гэдэг. Тэгэхээр ногоон барилга энэ пассив хаус энэ бусад одоо энэ хүртэл өнөөдрийн бид нар энэ бест гэрийг гарахаас өмнө хийгдчихсэн барилгууд бол бас л ногоон барилгын нэг төрөлд орж байгаа. Гэхдээ бид нар энэ бест гэрийн үнэлгээний аргачлалыг буюу ногоон барилгын шалгуурыг боловсруулж гаргаснараа яг энэ цогцоороо ногоон барилга гэж юуг хэлэх вэ гэдгийг нь бол тодорхойлж өгсөн. Тэгээ бидний тодорхойлсон бест гэр аргачлалаар бол яг ногоон барилга гэдэгт бол яг дулаан эрчим хүч ба дулаан алдагдaltaй байж эрчим хүчийг хэрхэн хэмнэх юм. Нөгөө талаасаа усны хэмнэлт. Усны хэмнэлт чинь өөрөө цэвэр усны цэвэр усыг яаж хэмнэх юм. Хэрэглэгч нар өөрөө ийм зөв хандлагатай болох усаа хэмнэх. Нөгөө талаасаа энэ дотроо юу орж ийн усны хэмнэлт төр юу орж ийн гэхээр нөгөө хөрсний бохирдлыг бууруулах одоо септик системүүдийг бас бий болгох гэдэг. За тэгээ мэдээж материал энэ чинь өөрөө хүний биений одоо эрүүл мэндэд одоо нэлээд чухал шүү дээ. Тэгэхээр материал бол нөөц ашиглалтай байна. Тэгээ түрүүний миний хэлсэн төсвөржил бидний одоо манай Монгол улсын эрсдэс онцлогтой энэ амьдралын төсвөржилт гэдэг бол зайлшгүй чухал. Тэгээ энэ төсвөржил дотор чинь бас одоо нөгөө газар хөдлөлт гал үер ус гэдэг бид нар чинь одоо гал гарсан тохиолдол бас гарсан тий үерийн одоо эрсдэлтэй бүсэд барилга байгууламж агаад одоо үер давсан тохиолдолд 2 жилийн өмнөөс гарсан гэдэг. За тэгээ нөгөө талаасаа бас нэг чухал юм нь болохоор дотоод орчны чанар. Энэ дотоод орчны чанар дээр одоо яг нөгөө эрүүл мэндийн талаасаа нөгөө дотоод агааржуулалтын системээс гадна 5 тухтай байдал орж ирж байгаа. Нөгөө чийгшил тий гэрэлтүүлэг гэх мэтчлэм орж ирж байгаа. Тэгээ нөгөө талаасаа бас нэг чухал юм бол бид нар юуг оруулж ирсэн хүрээлэн байгаа орчин. Хүрээлэн байгаа орчин дотор ерөөсөө л хүртээмжтэй байдал орж ирж байгаа. Мөн одоо ганцхан дотор орчнуудаа гэр гэдэг чинь зөвхөн өөрийн дотор орчин биш тийм амьдарж байгаа тэр барилга байгууламжийн гадна орчныг бас тавтай тухтай бас ийм тохиромжтой байх мөн тэр талаасаа нөгөө ногоон гэж ярьж байгаа учраас ногоон тээвэрлэлтийн тэр шийдлүүдийг ногоон тээврийн хэрэгслийг ашиглахтай холбоотой шийдлүүдийг хэрхэн тусгацсантай холбоотой ийм одоо ийм цогц шаардлагуудыг бид нар тусгаад тэгээ бест гэр гэж нэрлсэн байна. Тэгээ би энэ дээр бас нэг юм дахиад хэлчихье гэж бодоод бест гэр үнэлгээний аргачлалаас боловсруулахдаа бид нар барилга байгууламжийн төрлөөс хамааруулаад бас энгийн буюу хүртээмжтэй байлгууднаас 2 төрлөөр бол гаргасан. За эхнийх нь болохоор энэ барилгын тухай хуулийн 11.2-оос 11.5 заас одоо төвшил өндөртэй буюу одоо үйлдвэрлэлийн зориулалтаа барилга байгууламжтай орон сууц, нийтийн орон сууцтэй тэгээд сургууль цэцэрлэгт одоо ийм барилга байгууламжийг үнэлэхэд зориулаад нөгөө дэлгэрэнгүй гэдэг үнэлгээний аргачлал тэр нь болохоор 6 бүлгийн 31 шалгуур үзүүлэлттэй харин яг нөгөө амны орон сууц руу буюу хувийн одоо хүн ард иргэн өөр дөр хийж байгаа энэ амны орон сууцсан дээр болохоор арай хэлбэршүүлсэн байдлаар 2 бүлгийн 12 шалгуур үзүүлэлтийг бол гаргаж өгсөн байна. Юу гамбар инженерс соёл да. Яг одоо энэ сая гаргасан стандартууд маань одоо байгаа барилга байгууламжуудыг энэ ногоон болгох энэ стандартууд өгүүлэх тэр боломжийг ер нь хэр ойртуулж өгсөн болоо эсвэл тэн дээр ийм зүйл нь дутуу байна да гэсэн бас шүмжлэх зүйл байна. Бест гэр дээр бол тийм байхгүй. Бест гэр чинь бас 2 төрөл байгаа л да. Ерөөсөө хуучин башин дулаалаад ердийн одоо хүртээмжтэй байдлаар хийх нөгөөх нь болохоор наривчлсан гэдэг дэлгэрэнгүй гэж бас байгаа шүү дээ. Тэгээ 2 шаталтай байдаг байхгүй. Дэлгэрэнгүүдээр бол шинэ барилгуудыг ихсэн хамаарах болов гэж би ойлгож байгаа. Миний хувьд бол тийм үү. Одоо хуучин нөгөө нэг ийм орон сууцнуудыг тийм үү. За одоо үйлдвэрийн барилгууд, сургууль цэцэрлэгүүд тийм. Эдгээр нөгөө ээлтэй болоход дутагдах зүйл нь юу вэ? За миний харж байгаагаар бол ерөн саяны хэлдэг нөгөө л ярьсаар байгаа л буцаагаад нөгөө бөөсний үйлдвэр шиг пассивал ярмаар. Яг тэгэхээр энэ саяны нөгөө ярьж байгаа дотор орчны агарын чанар тийм үү. Тэгээ төсвөржилт тий. Тэгээд энэ бусад эрчим хүчний зарцуулалт гэдэг энэ бүм чинь бүгдээр нэг сумаар их олон тулаа буудаж болох арга нь бол өөрөө маш сайн битүү дулаалга байхгүй. Тэгээ маш сайн дулаалга хийгээд цэвэр агарын одоо систем тавьчихаар асуудлын бараг 80-90% шийдэгдэж байгаа гэж бид нар харж байгаа. Одоо жишээлбэл би 2020 онд барьсан байшин зод болно одоо тий одоо нар шарна уу ямар нэгэн тог тасарна уу ямар ч тийм одоо эрсдэл байхгүй юм байшингууд болдог байхгүй пассив байшин гэж. Тэгэхээр энэ тал руугаа илүү одоо яг тэгэхээр амны орон сууцыг ингээд олноор бариад ихлээр манай эрчим хүчний систем тоглолтно. Яг тэр тийм чинь халаалтын системийг бид нар өнөөдөр нүүрсээр хийж ирлээ шүү дээ. Нүүрс нь болио одоо ингээд цахилгаан эрчим хүчээр халаая гэдээ ороод ирэхээр бид нар
одоо өнөөдрийн байж байгаа ертөнцийн талаас 4-5 дахин илүү ертөнц чадал шаардна. Энэ дээр хамгийн эхлээд юу хийх ёстой вэ? Эрчим хүчийг нас буулгах ёстой болчиход байгаа байхгүй хэрэглээг. Аль нь баг зэрэг одоо тий маш бага цахилгаан эрчим хүчээр халдаг, ая тухтай байдал үүсгэдэг, дотор байсан ус нь хөлддөггүй тий одоо нэг эрсдэл үүсэт байдгүй ийм байшингуудыг илүү олноор төлхөө гаргахын тулд яг бест гэрийг эхлээд тавьж өгнө. Цаашлаа бид нар чангалах юм нь юу гэхээр эрчим хүчин дээр илүү анхаарай тий. Тэр айлын цахилгаан зарцуулалтыг одоо ирээдүйд эрчим хүчний үнийн хэд дахин өсөхийг бид нар мэдэхгүй. Тий. Улаанбаатар хотын хөгжил цаашаа явлаа гэхэд одоо атом цахилгаан станц барих хүртэл хугацаанд бид нар ямар их эрчим хүчний дутагдалд орохыг бид мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр буцаад нүүрстэйгээ зурлахгүй тулд бид нар эрчим хүчний маш өндөр хэмнэлттэй байшин руугаа илүү өндөр оноо өгч тийм ээ. Илүү өндөр одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар ингэж явах аргачлал руу явмаар байгаа. Тэгээ миний бодлоо тийм. Нэгэн тийм стандарт тогтоогоод өгчөж байгаа юм чи мэдээж бас бодлогын дэмжлэг байх хэрэгтэй байх тийм. Ийм барилга байгууламж руу хөрөнгө оруулж байгаа. За эсвэл одоо нөгөө амьдарч байгаа байшингаа ийм болохыг зорж байгаа хүмүүс төр яг яамны бодлогын дэмжлэг нь юу юм? За ер нь яагаад амны орон сууц, ногоон орон сууц гэж яриад байгаа талаар бол ерөөхдөө хүмүүс мэдж байгаа. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар хот ер нь заавал Улаанбаатар гэлтгөө удааны асуудал ч бол эрчим хүчний асуудал гэдэг хоёр том асуудал үүсэж байна. Бусад аймаг эрчим хүчийн дутагдал мэдээж Монгол улсын хэмжээнд байна. За Улаанбаатар хот болоод зарим аймгийн төвүүд хотуудын хувьд утааны асуудал байна. Тэгээ энэ шийдэх гарцсан юм бэ гэхлээр нэгдүгээрт мэдээж утаагаа бууруулахын тулд баг төлдөг байх хэрэгтэй. Дахиад эрчим хүчний алдагдлаа бууруулахын тулд одоо цахилгаан баг хэрэглэдэг байх хэрэгтэй. Энэ шаардлагууд байна. За товчхондоо юм. За яагаад норомчлал аргачлал дүрм журм батлаад байгаа юм бэ гэдэг нэг асуудал байна. Өнөөдөр хүлэмжийг бууруулах асуудал бол дэлхийн дахны асуудал. Зөвхөн Монголын асуудал биш. Энэ хүлэмжийг бууруулах, байгаль орчинд ээлтэй байх гэдэг асуудал бол маш өндөр хүчээ авч байна. Энэ чиглэл дээр олон улсын санхүүжилтийн байгууллагууд нэлээд одоо анхаарал хандуулж байгаа. Ногоон санхүүжилт гэж байгаа. Ногоон санхүүжилтийг за энэ чиглэлээр бид бүхэн иргэд юу явж байгаа нөхлөөр тэр ногоон санхүүжилтээс Монгол улсад олж ирэх улмаар цаашлаад энэ ногоон барилга барьж байгаа. За эрчим хүчний хэмнэлттэй барилга барьж байгаа. За энэ баси барилга барьж байгаа. Аль алинд энэ санхүүжилтийг дэмжлэг үзүүлэх зорилгоор олох хэрэгтэй. Тэгэхээр ямар стандартаар байшингаа барьсан байх хэрэгтэй, ямар одоо шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ гэхээр энэ журам, энэ бест гэр журам, аргачлал энэ аргачлалууд нэгдүгээрт шалгуулж байгаа. Хоёрдугаарт одоо яг гоо банкуудын хүрээнд дотоод үйл ажиллагааны хэмжээнд тийм гадаад харилцааны хүрээнд ногоон санхүүжилтүүдийг банк харилцааны банк болон банк ус санхүүгийн байгууллагууд олж ирж байгаа. За энэ санхүүжилтээ эдгээр журам шаардлагыг хангасан амны орон сууц одоо сууцанд олгох ийм төслийг одоо нөхцөлийг бүрдүүлээд байгаа. За өнөөдөр банк арилжааны банкуд дээр дийлэнх арилжааны банкуд дээр нийтэд иргэдэд үйлчилж байгаа дийлэнх арилжааны банкуд дээр энэ ногоон зээл олгогдож байгаа. Саяхан бид бас сквадрын бид нар бас 5 сарын 7-оос 4-өөс 7-ны хооронд бас улаан байшин өдрлөг дээр бас банкуд ирж мэдээлэл өгч иргэдэд бас нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан. За тэгээд хөөн нөлөөлөл нэг ойролцоогоор 15.6-аас 12% хүүтэйгээр за 15-аас 20 жилийн хугацаатай за 50 сая хүртэл төгрөг. За энэ банкуд ялгаатай байгаа. Ийм хэмжээгээр ногоон зээлийг олгож байгаа. За тэгээд цаашид илүү бага хүүтэй болохыг зорж ажиллахад төр засгийн зүгээс бодлогыг илүү боловсруулж одоо анхаарлаа хандуулна. За мөн бас олон улсын олон төслүүд байгаа. За та дөрөнд асууад байсан. За зөвхөн шинээр барих юм уу гэдээс байна. Бас дулаалах төслүүд явж байгаа. Энэ дээр бас олон улсын Switch Asia байгууллагын одоо тусламж санхүүжилтээр GRS Mongolia компани одоо юу төслийн байгууллага гүйцэтгэж байгаа энэ дулаан шийдэл гэдэг төсөл хэрэгжиж байна. За мөн одоо гэр чип төсөл хэрэгжиж байна. Гэх мэтчлэн энэ олон төслүүд хэрэгжиж байгаа. Тэгээ яг тэр чиглэл рүү ер нь нэгдүгээр төрийн зүгээс энэ ногоон аудитор бэлтгэх за энэ дүрм журмыг мөрдүүлэх энэ чиглэл дээр ажиллана. Нөгөө талаасаа бас энэ ногоон санхүүжилтийг олон улсаас болон банкуд олж ирэхэд бас дэмжлэг үзүүлж ажиллах ийм зорилготой. Тэгэхээр одоо амны орон сууцны 90% нь ингээд нөгөө дулаалдагтай ч гэдэг юм уу тий. Энэ нөгөө ногоон стандартыг мөрөөдөх хэмжээнд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс хийхин тулд мэдээж хэрэг тэр хүмүүс байшингаа нураагаад шинийг барина гэж бол сэтгэхгүй л баг.
яавал илүү хямд зардлаар яавал илүү хямд боломжоор өөрсдийнхөө тэр байшин тавдахыг бий болох юм бэ гэж зорих баг. Тэгэхээр яг энэ дээр энэ тавьж байгаа стандарт маань өөрөө хэр нийцэж байгаа вэ? Энэ дээр бас тодорхой судалгаа ажлууд байна уу? За түрүүн Ажийн хотор дарга хэлсэн. За ер нь бол хот байгуулалт, барилга орон суучлалтын яамнаас нийслэлийн 3 дүүрэгт Чингэлтэй дүүрэг, Баян зүрх, Сонгон архин дүүрэгт яг ийм эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын шаардлага хангасан амны орон сууцны мэдээллийн төвүүдийг бол ажилуулаа явж байгаа. За яг энэ дээр бол яг нийт хандж байгаа иргэдийн за нэг 50 орчим хувь нь бол яг нэг хуучин баригдсан байшингаа яаж дулаалж эрчим хүчний хэмнэлттэй болгох вэ гэдэг одоо мэдээлэл зөвлөгөө авахыг одоо илүү зорж ирж байгаа. За тэн дээр бол ерөнхийдөө бид нар ямар зөвлөгөө мэдээлэл өгж байгаа вэ гэхлээр одоо энэ дулаан шийдэлгээд төсөл байна. Энэ дээр бол хялбар шийдлэр хүн өөрөө дулаалж болох юм байна. Одоо баг захаас нөгөө хайрцаг тий 1000 төгрөгийн буудал хайрцаг аваад өөрөө гэр байшингаа дулаалах тийм хялбар шийдэл технологиуд байна. За нэг бол бүр ингээд зарим нэг айл за манайх өдөртний 3% нүүрс идэм аа. Нүүрсний хэрэглээгээ бүр багасмаар байна. Нэг бол бүр ингээд ямар ч яндангүй эрчим хүчний хэмнэлттэй болгомоор байна гэсэн айлууд аягүй ханддаг. Тэгэхээр тэр нөө тухайн иргэд маань яг өөрөө яг ямар шийдлийг хүсээд байгаа. Тэрэн дээр нь бид нэр илүү одоо нэг яг хэрэгтэй яг санхүүгийнх нь боломж, гэр бүлийнх нь хэрэгцээнд нь тохируулаад хөрсийг бохирдуулахгүй, яндангүй за ер нь бол энэ ногоон барилгын стандарт руу төхүүлсэн ийм шийдлүүдийг санал болгодог. Тэгэхээр энэ мэдээллийн төвүүд маань бас яг иргэдэд одоо энэ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлээд одоо байгуулагдаад хамгийн ихнийх нь бол Сонгон архин дүүрэг бол нэг хагас жилийн хугацаа болж байна. Тэгэхэд бол нэг 3000 гаруй иргэнд яг биежилж зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. За тэрний одоо яг үзэсгэлэн өдөрлөгт гэж авч үзэх юм бол бид нар бол нэг 5000 гаруй иргэдэд бол одоо энэ онгон гарснаас хойш үзэсгэлэн өдөрлөгүүдийн үеэр бол мэдээллийг өгсөн байна. Эдгээр иргэдийн хэдэн хувь нь яг ажил хэрэг болгож байна? За эдгээр иргэдийн хэдэн хувь нь ажил хэрэг болгож байна гэхээсээ илүү иргэдийн бараг 80 гаруй хувь нь банкны ногоон зээлийн их усүрээр гэр байшингаа дулаалмаар байна, шинээр барьмаар байна гэж байна. А гэтэл нөө банкн дээр очдог нөө банкны яг шалгуур үзүүлэлт бас иргэдийн яг нэг шаардлагыг бас хангахад илүү жоохон одоо төр барьцаа шаарддаг ч гэдэм үү те тэтгэврийн насныхан одоо нэг 7 бодлын должин юм байшингаа дулаалах гэсэн засварлах гэсэн гэхээр тэтгэврийн насныханд өгөхгүй заавал батлан даагчтаад гэж юм уу те банкны зээлийн шалгуур маань ингээд бас жоохон өндөр байна л да яг үннийг хэлэхэд Монголын нөхцөл. Тэгэхээр нөгөө нэг цаасаараа дулаалах юу орох гээд байна л да. Тэгэхээр цаасаа аваад дулаалчдаг эстэл үүсээд эхлэх шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг би нэг бас нэг хэлэх гээд байгаа. Ер нь яагаад одоо энэ иргэд одоо жишээлбэл бид нэр өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн эзэн байх ёстой шүү дээ тий. Гэтэл манай Монголын нийт иргэдийн үл хөдлөх хөрөнгийнхөө боол нь болцсон байгаа байхгүй юу? Одоо ямар ч одоо нөө дулаалгагүй стандарт шаардлага хангахгүй энэ гар утас машин болохоор одоо шууд банкн дээр ямар ч барьцаа төлбөргүйгээр зээлээр аваад шийдчихдэг. Гэтэл нэг байшингаа гэрээ дулаалах гэсэн чинь ямар ч боломжгүй өөрсдөө ч тэрийг баг хүсгүй нөгөө байгаа юмдаа баг ингээд сурцсан. А энэ дээр яг нэг бид нар гарц гаргалгаа бас ингээд бодож болсон. Ер нь одоо энэ ногоон барилгын стандарт эднэр бол ингээд ер нь бол ингээд цаг үеэ олцсон манай Монгол улс ногоон шилжилт хийхээс өөр аргагүй байхгүй. Дэлхийн нийтээрээ энэ хүлэмжийг бууруулах чиглэлээр амлалт өгсөн засгийн газрууд нь бодлого хөтөлбөрүүдэд ингээд хэрэгжүүлээ явж байгаа. А үл хөдлөх хөрөнгийн үнц нь өөрөө яагаад үнэгүй байдаг вэ гэхлээр ялангуяа гэр ороолын айл зүгээр ингээ гал нүүрсдүүлдэг банкнаас зээл авахгүй төр барьцаанд хашаа хашин авахгүй байгаа байхгүй юу банк. Наа чи баг үл хөдлөх хөрөнгө биш төр барьцаанд хашаа хашин авахгүй гэж. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө барилгын стандарт байхгүй ямар нэгэн ногоон гэх одоо тодтгол байхгүй учраас. Одоо Орос Хятадд бол бүр 1880 онд энэ барилгын эрчим хүч хэмнэлтийн гэрчилгээтэй байшингууд байдаг пассворттай. Тэгэхээр манай Монгол улс анханасаа одоо би жишээлбэл одоо нэг 80 м квадрат байшин эрчим хүчний хэмнэлттэйгээр ногоон барилгын бест гэрийн үнэлгээтэй сертификаттайгаар барьсан бол үнэл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээ одоо тэр гэрчилгээ нь жоохон өөр баймаар байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл те та үнэтэй баймаар байна. Одоо ядаж аваа та банкнаас нь 200 саяын зээл авцсан юм байна. А тэгвэл таны энэ үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ чинь юм ногоон илүү нөгөө банкнд барьцаанд тавих эдийн засгийн эргэлтэнд ороход үн цэнтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авлаа зурагтаач бай зураггүй ч бай за та надад байшингаа хэдэн төгрөгөөр үнэлж байгаа гэдэг иргэн за би энийг нэг 200 саяар үнэлж гин гэл ямар ч зураггүй ямар ч стандартгүй юм хийждэг. Тэгэл нөгөөдхийн хүн худалдаж аваад хохирдог ч юм уу. Энэ өөрөө хөшүүрэг хэрэгтэй. Үйл хөдлөх хөрөнгийг үн цэнтэй болгох. Энийг бас манай салбарын яам цаашид манай ногоон барилгын хүрээлэн үнэхээр бест гэртэй юм ногоон эко байшин барьж байгаа бол үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь жоохон ялгаад өгчгөө.
Тэгвэл иргэн болгон би ийм ногоон байшинтай болмоор байна. Тэр сэтлийг өгмөр байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо би зүгээр гамбай инженерээс суух гэдэг нь яг ингээд шаардлага нь өөрөө өндөр шүү дээ. Нэгэн зээлээ авч чадахгүй. Тэр 90 хэдэн хувь чинь байшингаа дулаалж чадахгүй. Тэгэл нөгөө их нүүсээ төлдөг эсвэл одоо олон айлууд сая эрчим хүчний үн нэмэгдсэнтэй холбоотойгоор буцаад нүүрс төлдөг хэлбэрлүүл орлоо л доо. Тэгээ ийм хүмүүс чинь яаж тэр зээлийг хангах юм бэ? Яаж чадах юм? Тэгэхээр нөгөө дулгаалгын бас нэг тодорхой хэмжээний дэмжлэг бодлого хэрэгтэй байгаа байхгүй. Энэ орхигдоод байна. Нэг гоё стандарт тавьчаад тэр стандартаа мөрдлгээд идэг. Тэгэхээр мөрдөж чадахгүй хэмжээнд иргэдэн байхад яаж тэрийг явуулах юм? Хотгоороо шийдвэр гаргах хэрэгтэй. Хот бол яг өнөөдөр хүртэл нүүрсээр ингэж угжиж ирсэн байгаа байхгүй юу. Тэнгүүт нүүрсээ түлээд байх юм бол дулаахан байгаад шүү дээ. Тийм учраас нэг тасралтгүй түлэх юм процессыг ингэ дэмжиж ирсэн юм бодлого 4-500 их одоо төгрөм төгрөгийг ингээд жил болгон шатааж ирсэн тийм. Энэ яг эсрэг бодлого нь юу гэхээр яндангийн хязгаарлах байхгүй юу. За яндангүй бүс гэж зарлая гэдэг бид нодонгоос хойш яриад байна. Энэ юу гэхээр яндангүй бүс дотор юу болох вэ гэхээр нэгдүгээр яндангаа буулангууд байшингийн эрчимчний хэмнэлт ерөөсөө шууд 20% эрс өснө. Яндангаас нь хамаг дулаанч алдаад байсан байдаг байхгүй юу. Нэгдүгээр. Хоёрдугаар яндангүй болоод ирэхээр чинь шал өөр орчин үүснэ. Орчин бол тэр одоо гэдэг одоо үнс нормондоо утгалцсан нэг хэцүү байлаа шүү дээ. Одоо энэ бол ингээд 50,000 айлаар хязгаарлаад энэ жил яндангүй бүс зарлана гэж шийдсэн баг шиг байна. Тэгээ энэ бол аюул том дэвшил. Яг энэний ард дээрээс яг ногоон барилгын стандартаа мөрдүүлээд айл болгонд тэгээ шаардлагатай санхүүжилтийн нөгөөд ингэж нөгөө нэг нүүрсэнд өгдөг байсан мөнгө чинь ийшээ буцаж ирээд дулаалга болоод ороод ирнэ. Тэгэхээр ч нөгөө үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэрс ус явчих واخгүй. Энэ бодлогоор бид ингээд нөгөө хүмүүсээ барьцаа юу гэдэг хөрөнгөтэй болгох тий газрын үнэлгээг нь сайжруулах гэдэг нь зүгээр шийдвэрийн асуудал байсан байгаа байхгүй. Зоригтой шийдэл. Шийдлийн асуудал. Үгүй шийдвэрийн асуудал байгаа. Шийдэл бол аль хэдийн байж байгаа тий. Шийдвэр гаргаж чадахгүй ингээд тий. Нүүрсийг хэмжээл ингээд явсан энэ бодлого ч өөр ингээд хар бараан үе одоо ингээд зогсож байна. Хар бараан үе зогсонгууд одоо буцаад яг ногоон руугаа тэмүүлэх ингээд алхмынхаа яг ихэн дээр зогсож байгаа байхгүй. Тэгээ одоо яг ялын яаж дэмжих юм тий. Одоо шилбэл нүүрсэнд өгдөг байсан тэр их мөнгө чинь шууд дулаал болоод очингууд тэр айлуудын тий үл хөдлөнгийн үн өөрчлөгдөн тий одоо тэр дотор байж байгаа агарын чанар өөрчлөгдөн шал өөр ертөнц ингэж болно. Энэ гараан дээр бид нар одоо тий пассив одоо бэсгэрийн стандартыг баталж байна. Тун удахгүй пассив барилгын стандартыг бид нар батлуулна. За ингээд эрчим хүч өндөр хэмнэлсэнд нь илүү урамшуулаад байх нь болвол барилгын компани болгон эрчим хүчний өндөр хэмнэлттэй байшин руу тэмүүлэх байхгүй юу? Их өндөр одоо татаас матаас өгөө явуучих юм бол энэ рүү чи бүх хушур. Хуучин бол сайн яаж тий баг утаа гаргадаг түлш хийх вэ гэдэг нэг хэсэг хушуурсан шүү дээ. Тийм биш. Одоо яаж илүү ногоон байшин барих вэ гэдэг уралдаанд бид нар ингэж орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр хамгийн ихний аудиторууд бэлтгэгдэж гарч явах шиг байна. Их сайшаалтай. Энэ аудиторуудын үнэлгэсэн байшингууд 1 жил 2 жилийн нүрээ үзээд ирэхээр энэ байшингууд дээр чинь ямар алдаанууд гарсан байна. Ямар сайжруулалт хийх ёстой гэдэг. Ингээд сайхан зөв зам руу орж ийн л гэж бид таарч байна л та. Тэгэхээр яг одоо энэ амны орон сууц бид гайхаа амны орон сууцыг илүү асуугаад байгаа шалтгаан нь бол тэртээ дөрөнгөө нийтийн орон сууц юм уу өндөр барилгууд дээр бол стандарт мөрдөгдөд явчихна хүссэн үсээгүй тий. Одоо гол нь тэрийг хамгийн гол нь мөрдүүлэх ёстой хэсэг нь өөрөө амны орон сууц болчихж хувирчиж ийн гэж зүгээр хувийн хувьд хараад байгаа байхгүй. Тийм учраас асуугаад байгаа юм. Тэгэхээр одоо яг энэ чадамжгүй байгаа. Тэгвэл одоо энэ саяны хэлдэг тэр яндангуй бүсд амьдарж байгаа иргэд рүү яг яаж чиглэх ёстой юм. Энэ дээр зүгээр ногоон барилгын ийм хүрээлэнгийнхаа хувьд болохоор бодлогын ямар зөвлөмж өгөх юм. Энийг нь барилгын яам нь яаж хэрэгжүүлэл зүйтэй юм. За одоо надаас. Тий. За ногоон барилгын хүрээлэнгээс яг юм бодлогын зөвлөмж бас хэцүү. Гэхдээ бид нар одоо яаж одоо ногоон болох уу гэдэг дээр нь тодорхой барих шалгуур даргачлал нөгөө талаас түрүүн яриадсан шүү дээ шинэ байшин дээр юм хуучин байшин дээр одоо байгаагаа бид нар яаж ногоон болгохын гэдгийг дэмжих зорилгоор энэ бэст ногоон барилгын гэрчлэгийг хуучин байшингаа энэ шалгууруудыг бүрэн бичгсэн өөрөө айл болох боломжтой хэлбрээр хангаж байгаа үйлбэр төр бид нар одоо гэрчлэгээ олгоно гэдгээрээс ороод ирсэн байхгүй зөвхөн шинэ барилга гэж орж ирээгүй. За тэгэхээр мэдээж хуучин барилгыг ингээд сайжруулах боломжийг одоо бас нөгөө ард иргэдэд ойлгуулах юм явж байгаа. Одоо хамгийн гол одоо асуудал гэх юм бол энэ үнэхээр бэст гэрийн одоо ногоон барилгын гэрчлэгээр баталгаажаад байна. Би ногоон байшин барьж байна. Минийх ингээ яг эсвэл барих гэж байна. Эсвэл би байгаа байшингаа ногоон болгочлоо гэдэг дээр иргэн дээр бид нар тэрийг баталгаажуулаад гэрчлэгээ өгсөн тохиолдолд банк харин одоо банк болон банк ус санхүүгийн байгууллагуудад дэмжиж яг тэр өөрсдийнхөө ногоон бүтээгдэхүүнүүдийг одоо иргэдэд хамгийн таатай байдлаар ингэж гаргахад л аюулсан дэмжлэг үзүүлж явчих юм бол аяанда ингэж зэгсрээд явах болов уу гэж хараад байна. Хэдийгээр нэг эхлэл байгаа ч гэсэн тийм богино хугацаанд хэрэгжинэ гэж бас харахгүй байна. Гэхдээ богино хугацаа одоо бид нар эхлээ тавьж ийн 1 жилийн дотор магадгүй 2 жилийн дотор ингээд бүгд
амны ерөн улсын ногоон тэр шийдэхгүй л дээ. Тэр шийдэгдэхгүй мэдээж багаар явна. Тэгэхээр яг хуу бид бүхэн ямар ч байсан аргачлал, журам, ногоон аудит дээр энэ эхлэлээ тавьчлаа. Цаашдаа үргэлжлээд явна. За мэдээж өндөр барилгын хувьд бол тусгай стандарттай, норм дүрмтэй, журамтай тэр стандартайгаа дагуу зөвшөөрлөгөө явна. Нэг нь тэр нь бол ерөнхийдөө захиргааны аргаар авчиж байгаа. Зүгээр амны орон сууцны хувьд бол хүн өмчлөлийнхаа газар дээр те байшин барьж байгаа тохиолдолд хүчээр одоо ийм байх ёстой гэдэг ийм зөвлөл биш. Гэхдээ төр засгийн зүгээс бодлого нь яаж чиглэх ёстой вэ гэхээр хэрвээ та ногоон эсвэл эрчим хүчний хэмнэлтэд байвал зээлэнд хамрагддаг тийм үү. Зөвлөгөөг нь өгдөг. За магадгүй зураг хөрөг энэ одоо зүйлүүд нь илүү хөнгөлөлттэй, илүү хялбар байдлаар явдаг. Ийм байдлаар л төр засгийн одоо бодлого хэрэгжээд явах хэвээр. За дээрээс нь яг сая нийслэлс яндангуй бүсийг зарлаа гэж байна. Энэ яг тодорхой хэмжээгээр захиргааны арга байгаа боловч бид нар тулгамдсан асуудал, утааны асуудал. Энийг шийдэхийн тулд зарим нэгэн хэлбэрээр одоо явах хэрэгтэй. Гэхдээ тэр айл, тэр өрхүүд дээр бид одоо тэр хийн зоохны төсөл, цахилгаан арчим хүчний мэдээллийн төсөл, за амны орон сууцны одоо мэдээллийн төвөөс бол ямар аргаар байшингаа барих, ямар аргаар одоо ямар гүйцэтгэгч нартай холбогдох цаашлаад. Одоо Монголд бол маш олон ногоон чиглэлээр одоо маш олон гэх нь хаашаа ямар ч байсан тодорхой тооны хүмүүс ногоон чиглэлээр гүйцэтгэл хийдэг барилга огсралтын компаниуд бий болцсон. За ногоон зээлэндээ бас хамрагдаад явах гарц гаргалгаагаа болцсон аваад явж байгаа. Энэ бол бас дөнгөж эхэлж байгаа гэхэд бас нэлээдгүй ажил ус хийгдээд эхлэл жишг хэлбэрээр байшингууд нь баригдсан. Үзүүлэх их зүйлүүд байгаа. За манай энэ төрийн бас байгууллагууд бол одоо Батгэрэл захирал Гамбаа за отгоо маань бараг 10-аад жил шахам гээд энэ чиглэлээр судлаад бас тодорхой хэмжээний мэдлэг туршлага шийдлийг бий болгоцсон байна. Энэ дээрээс бол сая энэ бест гэр аргачлал дотор эдгэрийг аль болох одоо бүгдийг хамруулад ингээд явцсан байгаа. Тэг яг цаашдаа улам сайжруулах зүйлс байгаа. Тийм тэгэхээр мэдээж хэрэг эхлэл бол тавигдчихлаа. Одоо энэ эхлэлийг илүү бодиттой болгоход бол нөгөө иргэдийн маань санаачлага өрөөж чухал байна тий. Яг иргэдийн санаачлага. Тэгэхээр гэхдээ нөгөө иргэд маань хаанаас эхлэхээ бас мэдэхгүй байж магадгүй. Би ер нь яах ёстой вэ? Нэрээ яах ёстой? Хүн болгон тав тухтай амьдрахыг хүсдэг тий. Гэхдээ тийм хүмүүс ер нь яах ёстой юм болоо. Энд дээр би дөрүүлэнд нь тавих гэсэн. Та дөрүүлээ өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарлаач гэж. Хотбоголд орон сууцчлалтын яамны зүгээс нэг хэрэгжүүлсэн юу нь бол иргэд ингээд байшингаа барих гэдэг тий. За яавал зээл авах уу гэж хамгийн түрүүнд санхүүжилтийн асуудал, нэн дөрөнд тулгардаг асуудал. Тэгээд энийг хаанаас суугаа банкн дээр очихоор за мэдээж зээлийнх нь өслийг танилцуулна. Ямар барилга барих вэ гэдэг танилцуулахгүй. Би бол энийг за Улаанбаатарын хувьд дээр энэ дээр амны орон сууцны мэдээллийн төв дээр очив. Чингэлтэд байна. Саяхан нэгдсэн. За сонгоны харахын дөрөвт 2024-ний 12 сард нэгдсэн Баян зүрх дүүрэг дээр бас байж байгаа. Ингээд цаашдаа бас виртуал болон бус хэлбэрээр илүү мэдээлүүд нь байгаа. Энэ мэдээллийн төв дээр очиод ер нь мэдээллийнхаа нэг 50-60% авчна. За мэдээж санхүүжилт юуны хувьд бол банк шийднэ. Банк руугаа хэрхэн очих, за ямар банк руу хандах гэдгээ эргээ өөрөө сонгоно. Гэхдээ нөхцлүүдийг бол ерөнхийдөө амны орон сууцны мэдээллийн төвөөс авчна. Яаж байшин барих вэ? Ямар зургаар барих вэ? Яавал дээр үү гэдгийг мэдээлээ авчих байхаа гэж бодож байна. Тэгэхээр бас одоо хамгийн их хүн амтай тэр хэсэг дээр байрлсан гэхэд бол 3-5 мянган хүн ирж мэдээлэл авч өгнө гэдэг бол бас дутагдал байна тий. Тэгэхээр энэ зүйл маань өөрөө нөгөө иргэд маань сонирхгүй байна уу эсвэл иргэд тэр тухай мэдээлэл хомс байна уу? За иргэдийн хувьд бол үнэхээр мэдлэг хомс. Ялангуяа яг энэ мэдээллийн төвүүд дээр нийслэлээс гэхээсээ илүү бараг 20% нь орон нутгаас зорж ирж байгаа байхгүй юу? Одоо хаа байсан өмнө говьоос, өвөр хангаагаас, хөвсгөлөөс гэл. Тэгэхээр нөгөө тухайн орон нутгийн иргэд маань өөрсдөө бас ингээ мэдээллээс бүр аслагдмал хол болчихж байгаа. За нийслэл бол яг нэг юм 3 мэдээллийн төвтэй байна. Иргэд маань нэг үе бодвол одоо энэ мэдээллийн төвүүдийнхаа одоо хаяг байршил за нэг ийм мэдээллийн төв байдгийн байна гэдэг бас тодорхой хэмжээний хэсэг нь мэддэг болчиход байгаа. За энэний бас нэг давуу тал нь гэх юм бол одоо энэ хотын төвжирэлтний 2-3 компанитай өдөрт уулзах гэсэн бол 20 компанитай бүх шийдлүүдтэйгээ нэг дор ирээд танилцж байгаагаараа илүү давуу талтай. За хоёр дахь юм бол иргэдийн оролцоо. За зөвхөн мэдээлэл аваад ингээд орхичих биш. Бид нэр иргэдийн оролцоог хангах үүднээс тогтмол одоо иргэдэд зориулсан төлбөргүй сургалтууд, өдөрлөг арга хэмжээ, за нөгөө нэг банкуудын урьж оролцуулаад газар дээр ногоон зэлийн судлагч гэдэг юм уу те. Бүх талын оролцогчдыг л нэг доороос илүү хүртээмжтэй л байлгая гэдэг зорилтын хүрээнд л оролцож байгаа.
Тэгэхээр энэ дээр бол хамгийн чухал нь иргэн өөрөө чин сэтгэлээсээ би байшингаа дулаалаад, яндангуй болгоод, хөрсөө бохирдуулахгүй болгоод илүү амьдралын чанараа сайжруулъя. За, хоёр дахь юм бол ер нь бол эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга гэдэг чинь шууд утгаараа ашиглалтын зардлыг л 20-80% бууруулчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бол иргэдэд зөвлөхдөө та одоо сард одоо танаа байшин чинь цахилгааны төлбөр чинь хэд гардаг гэдэг асуулт асуудаг хамгийн түрүүнд цахилгаанаар халааж байгаа айлуудаас за манайх бол эд өвөл одоо оргил үеэрээ 500 сая төгрөг гардаг янз бүрийн айлууд. Тэгэхээр нөгөө нэг таны цахилгааны төлбөр чинь шууд танаа гэр байшингаа дулаалах тэр ногоон технологиудаар солихтой холбоотой шүү гэдэг дээр анх одоо суурнаас нь ахуулаад зөвлөгөө мэдээллийг өгдөг. Хоёр дахь юм бол хот байгальд орлого орон суучлалтын яамны одоо салбараас маань иргэдэд бас үн төлбөргүй 40 гаруй одоо яг ийм эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын шаардлагаас нь зураг төслүүдийг үн төлбөргүй вебсайт дээрээ байршуулсан байгаа. Тэгэхээр нөгөө нэг тухайн иргэд маань амны орон сууцаа шинээр барихад хамгийн тулгамддаг асуудал зураг төсөл. Зураг төсөл чи өөрөө хийлгэхэд айгүй үнэтэй байдаг те. Тэгэхээр тухайн зураг төслөө сонгочлоо. Зураг төслийнхөө дагуу бүх зөвлөгөө мэдээлэл ингээд авах. Ер нь бол цаашдаа бол бид бүгдийн одоо мэрэгжлийн төрийн бас байгууллагууд, төрийн байгууллагуудыг харж байгаа л иргэдийнхээ оролцоог л илүү оролцоотой болгоё гэдэг чиглэлээр л хамтарч ажиллаж байгаа. Төрийн хөгжлийн түвшлэр. Тэгээ Монгол иргэдийн хувьд ихэнх нь нэг за орон байшин барьж гэдэг юм уу туслангийн бай ямар ч үсэн амны сууц барилаа гэхэд бол ихэнхдээ хашаа ханддаг гэхээр иргэн тойрныхоо барилга барьдаг хүн лөө ханддаг тий. Тэр хүмүүс нөө би тэгэн штэ тэр барилга чинь барьчин 15 сая төгрөгт бариад өгнө гэдэг. Яг эцсийн мөчөд нөгөөдхөө бариад дуусаад ингээд ихээр 15 биш 2 дахин нэмэгдэн 30 сая төгрөг рүү орцсон байх тохиолдол бол байдаг байхгүй. Тэгэхээр эхнээсээ ер нь яг яах хэвтэй. Үнэхээр тэгж хандах хэвтэй юм уу? Эсвэл мэрэгжлийн хүмүүсээр нь ахиу төлбөртэй гэж бодохгүйгээр бариулах хэвтэй юм уу? Тэгэхээр бидний хувьд бол пассив барилгын хүрээлэн гэж байгуулад энэ дээр ингээд судалгаа шинжилгээ янз бүрийн туршилтууд хийгдээд ингээд явсан 10 жил боллоо. Тэгээ болохгүй хүртэл бүгдийг үзлээ те. Тэгээ энийг мэдээлэл болгоод базаад ингээд одоо ард иргэдэд нээлттэй мэдээллийн одоо те сургалтууд явуулж. Тэгэхээр яаж нэхэр эрчим хүчийг ингээд өндөр хэмнэхээр бидэнд ямар ашигтай юм бэ гэдгийг мэдрүүлэх юм те. Таниулах. Яг ийм байшин гэж чинь байж болдсон байж тээ гэдгийг мэдрүүлэх юм нэг анхан шатны сургалт. Тэгээ цаашлаад их олон мужаан одоо бараг 100 гаруй мужааны одоо тийм сертификаттай мужаанууд бэлдлээ. Барилгын баригадууд нэлээд мэрэгсэн одоо гэдэг нь принципал гол аргаа ойлгочихсон ийм улсуудын бас нэлээд хэсэг одоо баригадууд үүсчлээ гэсэн үг байхгүй. Тэгээ энэ дээр бас дизайнерууд загвар гаргадаг энэ байшингийн тэ зөв тооцоолол хийж гаргадаг ийм улсууд гэдэг нийлээд одоо ингээд олон улсад бүртгэлтэй нийт 10 хүн бэлэн болсон. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа нэхэр энэ зах зээл рүү одоо бид бол эрчим хүчний маш өндөр хэмнэлттэй бараг 95% хэмнэлттэй юм байшин барих аргачлалыг боловсруулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө хүн болгон хийх ёстой ажил бол биш. Гэвч ийм байж болох юм байна. Энэ рүү тэмүүлээ те багуугаар алхах л да гэдэг юм чиглэлийг гаргаж өгч байгаа гэсэн үг л те. Бидний хувьд яг зүгээр байшингийн өөрсдөө шууд барьж өгөхөөс илүү одоо загас барих аргыг зааж өгөх гэдэг үстэй те. Загасыг навч өгөхөөс өмнө загас барих аргачлал буюу яавал эрчим хүч өндөр хэмжиж болох юм бэ? Яавал бид нар бага зардлаар илүү өндөр үр дүн төрж болох юм бэ? Яавал ус үлдэхгүй, хүүхэд дарахгүй, хөгшин хүн те одоо гал мал ингээд байхгүй ийм байшин байж болох юм бэ гэдэг аргыг бид нар боловсруулад олон нийтэд ингээд сургалт хийгээ явж. Тэгэхээр энэ бас нэг алхам гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө олон улсын жишгийг хараад ахаар ингэж мэрэгжлийн бус хүмүүсээр байшин бариулахыг хоригдцуулс хүртэл байдаг. Нилээн тодорхой хэмжээний тэ одоо мужааны одоо сертификаттай байж ингэж байшин хүний байшин оролддог болохоос биш тэр хүний өмч хөрөг тэ маш өндөр одоо миний нэг тооцоол байдгийг 100-аад их 80-ийн том зах зээл байгаад байгаа хойд ингэр дээр 100 их 80 гэж бид нар харж байгаа 10 жилийн дараа бид монголчууд чинь ядуу биш тэ тодорхой хэмжээний бас хөрөнгөтэй мөнгөтэй болъё гэж бодож байгаа бол амны орон сууцаас эхэлнэ. Амны орон сууц ч өөрөө дор ээж нэг 50-100 сая төгрөгийн үнэлгээтэй. Ингээ 200 мянган айлд үржүүлэхээр маш их том өртөгтэй. Энийг бол бид нар зүгээр сайн дурын уран сайханч гэдэг байдлаар яваад одоо юу болдог гэдээ харлаа шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн нэлээд олон жил ном сонсчихсан юм улсуудаар байшингаа бариулах юм төвшөргөл хэрэгтэй байна л та. Сургалтууд их сайн явмаар байна. Бие чаднууд гэдэг юм байдлаар хандах биш. Энэ ч хүний өмч. Тэгээд бас нэг юм байна. Улаанбаатар хотын төлөвлөлт нь өөрөө тодорхойгүй учраас төр зур байшин барьчаа. Ямар ч гэсэн 5 жилдээ байж идэл энэгээр те газарт ороод би орон сууцд орчих юмаа гэдэг ийм хүлээлтүүд нэлээд хэдэн одоо хэсэгт байгаа шүү. Гэр орон. Тэгэхээр энэ хүлээлтийн байдлыг хүлээсийг тайлж явах хэрэгтэй. Танай хашаанда сайхан амьдрахаас өөр арга байхгүй шиг тулгах хэрэгтэй байна. Тэгэх юм бол хүмүүс чинь загс нөгөө нохоо амартаа өрхтөө ус шидэг зүтэй. Гараад гүн штэ. Одоо би энд амьдрахаас өөр арга байхгүй юм байна шигдэг юм уу те. Эсвэл одоо ойлгомжтой бол бүх юм тодорхой болоод ирэхээ алдаад наа чинь санхүүжилттэй хайж эхэлнэ те барилгын баригадуудаа хайж яг дөрвтойхын хөрөнгө оруулалтаа хийя гэдэг юм шийдэл төрөх байхгүй юу. Хэрвээ чи хийж чадахгүй танаа үр хөвгт хий.
Тэгэхгүйгээр өнөөдөр яаж ирэхээр төр зүр арга цаас нь нүүж орж ирчихэд за ямар ч бас байж тал энэгээр газарт орох гэсэн ийм хүлээлттэй хэсвүүлэг улсууд үүсчихэд байгаа учраас энэ дэр хөгжүүлэлт явагдахгүй шүү дээ. Нэг ширхэг хадаас хадж чадахгүй байгаа байхгүй. Энэ байдлыг бушуу тайлж ярих. Тэр 2040 гэдэг энэ хотын төлөвлөлт дээр бол энийг аягүй урд нь тайлж өгöd. За тэгээд тэр үнэхээр газар дээр та сайхан амьдрах гэж байгаа бол дэмжлэгүүд одоо ингээд ерөнхийдөө бүрдчихэд бэлэн болчиход байна шүү. Технологийн шийдлүүд байж байна, санхүүжилтүүд байж байна те. Энэ дээр одоо хувь хүн өөрөө газраа барьцаалж байгаа. Энэ шууд энэ хөрөнгийн одоо те хөрөнгө үүсгэх те шинээр хөрөнгө оргон орноос хөрөнгө үүсгэх гэдэг юм руу ормоор байгаа байхгүй. Тэгвэл хөрөнгөө бүгдээ ууландаа шатааж хайчаал нөгөө нүүрс болгож хайчаад байсан нь одоо болоод тэр мөнгө чинь бүгдээрээ буцаад багуугаар нэг тоос угаалаад ингээ байшин руу очиж наалдах хэрэгтэй байхгүй. Энэ л шийдэл хэрэгтэй. Тэгэхээр яг одоо энэ шийдлийг олохын тулд заавал эсвэл одоо нэг байгаа энэ орон сууцаа би нэг дулаалчий да. Гэхдээ нөгөө тэр бест гэр гэдэг байгаа стандартт нь хүрэгчих юмсан гэж бодож байгаа энийг битрийг ярилцлагыг үзээ сууж байгаа иргэн бол яг эхлээд тэр стандартыг хаанаас олж харах хэрэгтэй юм болоо тий тэр стандартыг олж хараад мэдэхгүй бол хаанаас зөвлөгөө авах хэрэгтэй. За энэ ногоон барилгыг ямар шалгуур гэдгийг ямар аргачлаар үнэлэх юм нөгөө талаасаа яг энэ аргачлалын дагуу бид нар барих байгаа байшин дээрээ нөгөө анханасаа нөгөө банкны зээлийг одоо зээл авахын тулд бид нар чинь би яг ногоон байшин барих чана гэдгийг чи одоо баталгаажуулах нэг хэрэг гарч байгаа. Тэгэхээр чи яг тэрний нь болохоор бид нар ногоон барилгыг гэрчлэгээжүүлэх журам гэд байгаа тэргээр энэ урьдчилан гэрчлэг олгож байгаа хгүй. Тэгэхээр яг энэтэй холбоотой мэдээлэл авахар бол ногоон барилгын хүрээлэн лөө хандаж олно. Мөн одоо MGBC CGMN гэд энэ лөө хандна. Энэ дээр бол манай энэ вебсайтн дээр одоо энэ хот байгуул барилга орон сууцлалтын яамнаас баталсан одоо саяны ногоон барилгын үнэлгээний бэсгээр аргачлал тэгээд ногоон барилгыг гэрчлэгээжүүлэх журам энэ төр бол бүгд байгаа. Мөн бас яамны сайтн дээрээс хайгаад байхад бол бүгд бэлэн байгаа. Мөн одоо бид нар яг хүрээлэнгээс бас яг ямар одоо оролцоотой энийг одоо яаж хэрэгжүүлэхэд ард иргэдэд яаж хүрэх үү гэдэг дээр яаж оролцож байна гэхээр бид нар одоо өөрсдөө зүгээс хамгийн чухал мэдээлэл аягүй чухал байгаа таахгүй. Бид нар одоо ингээл аль өнгөрсөн 12 сард одоо аргачлалыг гаргалаа, журмыг гаргалаа. Гэтэл зарим одоо барилгын компаниуд өдөө хүртэл мэдгүй явж исэн. Тэгэхээр бид нар аль болох яг хүрхийн тулд одоогийн байдлаар одоо бараг 6 аймагт очиод одоо Дархан, Эрдэнэ, Өвөр хангаа, Хинтээ, Сүхбаатар гэх тээ ингээд говьсон бүр төртлөөс хийсэн байгаа. Зарим аймагуд бол өөрсдөө хүсээд холбогдоод биднэрт мэдээлэл өгөөч. Яагаад гэвэл энэ орон нутгатаас бид нар ногоон барилга, ногоон луу бас хөрнөөс ногоон луу шилжих одоо өсөл сонирхол маш их байна гэд ингэж орж ирж байгаа. Тэрэнд бол бид нар бас үн төлбөргүй нөгөө энэ аргачлал яг ямар учиртай, шалгуур нь яг юу байгаа. Та яг хаанаас эхлэх гэдэг бас мэдээллүүдийг өгөөд бас ажиллаад эхэлсэн байна. Тэгэхээр яг одоо хаврын улирал барилгын энэ эд улирал эхэлж штэ. Тэгэхээр эхнээсээ л яг энэ стандартаа мөрдөд эхэлчихвэл уг нь гэрэлгийгээ гарах гэдэг шүү дээ тий. Энэ дээр бас ямар мэдээж хэрэг мэдээллийг хүргэх энэ тал дээр бас тодорхой бодлогын ажлууд хийж байгаа. Яг ямар ажил хийгдэж байна. Ялангуяа энэ барилгын салбар руугаа хүргэх чиглэлээр. Тий мэдээж вебсайт, пэйжүүдээр байж байгаа. За төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч мэдээлэл үзэсгэлэн хутлаа зохион байгуулж сая түрүүнд хэлсэн Дулаанбайр шийдвэрлэгийг бид өхөн сая 5 сарын 4-өөс 7-ны хооронд зохион байгуулсан. Бидний анхандаа бол бас хүмүүс ирэх болов гэдэг санаа зовж исэн. Гэтэл ер нь бол иргэд 4 хоног болсны дараа ямар хурдан дуусчихва гэдэг. Тэгэхээр бол хүмүүст маш их хэрэлт хэрэгцээ байна. За Дулаанбайр шийдвэрлэгийн үеэр бол манай энэ амны орон сууцны чиглэлээр хийдэг бүх төрлийн бус байгууллагууд одоо боломжтойнууд нэрж оролцсон. За технологийн шийдэлтэй компаниуд одоо дотор агаар сэлгэлтийн чиглэлээр, за сэргээгт гэрчим хүчний чиглэлээр, за халаалтын шийдлүүдийн чиглэлээр, за тэгээд ногоон санхүүжилтийн одоо банкуд, за тэгээд барилгын материалын шийдлүүд, за одоо лего блок гэх мэтчлэн шийдлүүд бүгд оролцож явсан байгаа. За энэ чиглэлээр бас нийслэлтэй хамтарч ажилласан дүүргүүд бас тодорхой хэмжээгээр иргэдээ бас хамруулсан мэдээллийн хэрэгслээр нэлээд явсан. За амны орон сууцны мэдээллийн төвтэйгээр бас амны орон сууцны мэдээллийн төв тодорхой хэмжээгээр дүүргүүд дэх мэдээллийн төвүүдээр сургалтуудыг хийж байгаа. За тэр сургалтуудад дээр одоо сургалт зохион байгуулах үеэрээ үзэсгэлэн худалдаа, за технологийн шийдэлтэй компаниудыг оролцуулах гэх мэтлээ. За иймэрхүү байдлаар явж байгаа. За тэгээд аймагуд дээр бас барилгачдын зөвлөгөө гэдээ болсон. Саяхан бас Сүхбаатарын аймагуудаар Баси барилгын хүрээлэнгийн захирал Батгэрэл захиралтай бид нар бас очиж ногоон барилга бэстгээр аргачлаа танилцуулсан. Гэх мэтчлэн ийм байдлаар явж байна. За амны орон сууцны мэдээллийн төв дээр бол аймагуудаас ирж сургалт авъя гэдэг хүсэлтүүд явж байгаа. Тэгээд аймагуд дээр бол бид нар бас
ямар хэлбэрээр энэ мэдээллүүдийг дэлгэрэнгүй түгээх вэ? Нэн тэргүүнд бол яг виртуал буюу цахим хэлбэрээр түгээх гэсэн юм чиглэлээр явж байгаа. За яамны сайт дээр виртуал хэлбэрээр бол мэдээлэл нь сууж байгаа. За тэн дээр бол тексттэй аюутайгаар байгаа. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя бол мэдээж утас юмнууд нь байж байгаа. Гэх мэтчлэн ийм байдлаар явж ид цааш та бас аймгийн нийслэлийн анхаашны нэгжүүдтэйгээ бас илүү одоо ойрхон ажиллая гэсэн юм төлөвлөгөөтэй байж байгаа. Суус өмсгчтэй холбоо гэж байдаг тийм ээ. Тэд нар бол юу гэхээр одоо яг иргэдийн байга амьдарч байгаа тэр орон сууцыг үнийг алдагдуулахгүй илүү одоо юу гэдгийг дэвшилттэй болгох, үн цэнийг нэмэгдүүлэх хүрээнд ажиллах хэрэгтэй. Тэгээ зарим суус өмсгчдийн холбоонууд үнэхээр санаачлагтай байдаг юм байл. Хаана ямар шин технологи гарч ийн, энэ лүгэ энийг барилга руугаа яаж хийх үгээ. Саяхан бас нэг энэ хотын төвийн нэг барилга яг энэ асуудлаар яриа явуулжсэн л дээ суус өмсгчдийн холбоо. Тэгэхээр яг ийм хүмүүс энэ ногоон барилга байгууламж болгохын тулд ер нь яах ёстой юм болоо. Энэ дээр материал гэрэл захирал ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? Ийм санаачлагтай байгаа нөхдүүд одоо яг тэр шинэ технологиг нэвтрүүлэхийн тулд танад хас гаргасан тэр стандартыг бий болгохын тулд ер нь ямар санаачлаг гаргах боломж байна? За яг энэ нөгөө нийтийн орон сууцны хувьд болохоор ингээ баригдсан барилга дээр яг буцаагаад ногоон болгоход яг бүрэн тэр одоо ногоон барилгын шалгууруудыг хангахад бас жоохон төвөгтэй. Харин шинээр баригдах байгаа орон сууцнууд бол анханасаа бас тав тухтай байлгах тэр чинь өөрөө бүх юугаараа хэрвээ одоо яг энэ шинээр баригдаж байгаа орон сууцнууд яг бест гэрийн шалгуурыг хангаад ирэх юм бол одоо саяны яриад байгаа сууц өмчлөгчдийн холбооныхан бол аюу хялбар болоод ирэх байхгүй тий. Ард иргэд нь тэнцээ амьдран сууж байгаа оршин суугчдын тав тухтай байдал одоо гадаад орчноос эхлээд асуудлууд нь байхгүй болчихно. Яг одоо баригдсан байгаа орон сууцны барилгууд дээр одоо ялангуяа энэ сууц өмчлөгтийн хороонд нэлээх асуудлууд болдог. Тэгэхээр яг энэтэй холбоотой яг тэр гадаад орчноо бас яаж сайжруулж болох уу гэдэг дээр тэр шалгууруудыг бас хангах боломжууд бас гарч ирж байгаа. Мөн бас яг одоо бидний бас энэ орон сууцнаас бас ямар асуудлууд ээждэг гэхээр нөгөө агаар жүлтийн систем аягүй дутуу байдаг тий. Тэр нийтийн өдөр 0 нөмөрч ийн бохрын мөндөр гарч ийн ингэж ийн гэд. Тэгэхээр дулаан алдагдлаас илүү орон тэр өндөр орон сууцн дээр өрөөсөө агааржуулалтын систем хамгийн чухал асуудал болоод байгаа. Тэгэхээр яг энэ одоо ногоон барилгын одоо үнэлгээний аргачлал шалгуур дотор байгаа тэр дотоод агаарын чанар гэдэг хэсэг талаасаа бас сайжруулалт хийж болно гэсэн үг. Тэгэхээр сууц өмчтдийн орооныхан одоо хот байгуулалтын яамны сайтнаас одоо ногоон барилгын үнэлгээний аргачлал гээд харж болох нь эсвэл одоо өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авах юм бол бас ногоон барилгын хүрээлэнд хандах бас боломжтой. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцлага маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бас бид нар ногоон барилга амны орон сууц бест гэр аргачлалын талаарх ойлголтыг өгөхөөр бас барилга хот байгуулалтын яамны газрын дарга Хадиавбаатар, за мөн ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Батгэрэл, за мөн амны орон сууц инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Отхон Чимэг, мөн Баси барилгын зөвлөх инженер Гамбаа нарыг урьж та бүхэнтэйгээ уулзууллаа. Тэгэхээр үзэгч та бүхэн маань бол эндээс бас нэлээд тодорхой ойлголтуудыг авсан байх гэж бодож байна. Ялангуяа шинээр баригдаж байгаа барилга байгууламжууд маань дэлхийн энэ чиг хандлага руу явж байгаа ногоон барилга байгууламж юу эрчим хүчний хэмнэлтэд дулаан алдагдaltaгүй ийм орон сууцны барилгууд, за үйлдвэрийн барилгууд, ялангуяа энэ агаар сэлгэлт энэ бүхэн дээр шинэ шийдвэрүүдийг, технологиудыг нэвтрүүлэх энэ стандартууд бий болсон байна. За нөгөө талаас бас гэр хороолт амьдарч байгаа иргэд маань илүү тав тухтай амны орон сууцнд амьдрах тэр боломжуудыг нээж өгсөн ийм алхмуудын стандартууд бол бий болж байна. Тэгэхээр бид бол энэ чиглэл рүү явах ёстой. Энийг өсөөсөөгөө явах зайлшгүй шаардлагатай зүйл. Тийм учраас энэ талаарх мэдээллийг сая энэ ярьсан хүмүүсийн мэдээлэлээс тулгуурлаа та бүхэн маань аваарай. Ялангуяа амны орон сууцны энэ мэдээллийг бол амны орон сууцны тэр инновац хөгжлийн төвийн мэдээллийн төвүүдээс бол авах боломж та бүхэнд байгаа юм биш үү гэдгийг хэлье. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Амжилт хүсье.